Уудан Монгол орныхоо 4 зүг 8 зохист амьдран суугаа эрхэм монголчуудаа. Дэлхийд даяар тархан суурьшсан элэг нэгт Монгол ахын дүүсээ. Та бүхэндээ элдв эрдэнэт хэмээх хөгөгчин модон могоо жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Улиран одож буй хүчирхэг луу жил Монгол улсад төдийгүй дэлхийд дахны тогтсон ойлголт, уламжлалт үнэт зүйл, олон улсын хэм хэмжээнд томоохон дөргөлтийг өгсөн түүхэн жил болон өнгөрч байна. Монгол улсын хувьд энэхүү олон улсын өөрчлөлтийн салхийг мэдэрч үндэсний аюулгүй байдал, ардчлал, эв нэгдлээ бэхжүүлж хөгжлийн томоохон төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зорилгоор 126 гишүүнтэй улсын их хурлыг сонгуулийн холимог тогтолцоогоор бүсчилж томсгосон тойргоос анх удаа луу жил бүрдүүллээ. Алсын хараа 2050 хөгжлийн бодлого туссан томоохон зорилтуудаа ханган хэрэгжүүлэхийн тулд хурдтай хөгжлийн төлөөх зориг уриатаагаар хамтарсан засгийн газар байгуулагдаж хөгжлийн мега төслүүдийг зарлаж луу жилдээ багтан 1964 оноос хойш яригдсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хилцээрийг эцэслэн байгуулж 2004 оноос хойш улс төрчин гатсан гашуун сухат ганц мод бомбтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх засгийн газар хоорондын хилцээрт гарын үсэг зурлаа. 1997 онд хайгуулын судалгаа нь эхэлсэн Монгол Францын хамтарсан ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулж чадлаа. Олон жил хөгжлийн хязгаарлах хүчин зүйл болсон эрчим хүчний үнийг чөлөөлж, бөөрөлжүүд, чой болсон багнуур зэрэг эрчим хүчний алдагдaltaй байсан олон төслүүд гараанаас гарлаа. 2025 оныг Монгол Улсын засгийн газраас нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарлаж, дэд бүтцийн томоохон төслүүдийг эхлүүлэх санхүүжилтийн асуудлыг бүсчилсэн хөгжлийн бүтээн байгуулалттай уялдуулан эцэслэн шийдвэрлэхээр боллоо. Гатсан төсөл бүхний ард улс төрийн болон геополитикийн олон шалтгаан байдаг билээ. Хамтарсан засгийн газар парламентын шин тогтолцоо энэ бүхнийг даван туулж луу жилдээ багтаан шийдвэрлэхэд үргэлж дэмтсэн өргөн түмэндээ талархал илэрхийлье. Эрхэм монголчуудаа, луу жил улиран одож, могоо жил морилон ирж байна. Элдв эрдэнэт хэмээх модон могоо жилд Монгол түмэн хур бороо аривантай их бүтээн байгуулалт өрнөсөн монголчуудын олон жилийн туршид хүсч мөрөөдсөн их хаанаараа овгулсан үндэсний баялагын сан, иргэдийн хадгаламж, элдв эрдэнээр аривдсан төрийн үйл хэрэг түмэн олны санаа нэгэн талдаа гарсан жил байх болно гэдэгт итгэл төгс байна. Мөнхөх тэнгэрийн дор Монгол улс мандан бадрах болтугай. Сар шиндээ сайхан шинлээрэ.